Тусчуулгын бие бүрэлдэхүүн 2018 оны 9-р сарын 14-ний өдөр Төв аймагт ажиллалаа. Цагдаа дотоодын цэргийн байгууллагын 2018 оны соён гэгэрүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Төв аймаг дахь цагдаагийн газрын албаагч ажилтнуудын дунд үргэлж тантай хамтдаа соён гэгэрүүлэх өдрөлгийг зохион байгуулж, тус газрын 142 албаагч, аймгийн эрүүл мэндийн газрын 45 эмч ажилтнууд, Хүмүүн цогцлбор сургуулийн 100 сурагч, Зэвсэгт хүчний тэг 16 дугаар бригадын 260 албаагч, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 40 ажилтан, 50 иргэн, нийт 632 хүнийг хамруулан зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд цагдаагийн 4 ахмад ажилтанд талархал илэрхийлж, 2 албаагч 5 гэр бүлийг алдаршуулж, нэг байгууллагын хамтын ажиллагааг сурталчлан, албаагчийн 18 хүүхдийг алдаршуулж, 6 удаагийн хэсэгчилсэн тоглолтоор үйлчиллээ. Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнийг өглөө ажилдаа цуглах үеэр сүлдчуулгын үлээвэр найрал хөгжмийн аялгау амжилт хүссэн эрүүлийн хамт угтаж, албаагчид бие биедээ чин сэтгэлийн талархал магтаалын үгсээ хэлж, ажлын нэг өдрийг стрессгүй өдрөөрэтагаар эхлүүллээ. Сургууль хэлчихэд мөрдөн болоод байсан. Тэгээд хийсэн ярьсан даа зөвсөм хүлээж авч ажиллаж байгаа баярж явдлаа. Баярлалаа. Цагдаагийн ерөнхий газраас 2018 оны зорилтод албаагчдын ажлын хариуцлага, ёс зүйг дэвшлүүлэх талаар тусгасантай холбогдуулж, албаагчдын дунд цагдаагийн албаагчийн ёс зүй сахилгын дүрмийг хэн сайн судалсан бэ? Асуулт хариултын тэмцээнийг зохиож, албаагчдын мэдлэгийг сорин ойлголтыг баттгалаа. Тэмцээний 1-р байрыг Жаргалант сумдах хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Нямдаваа, 2-р байрыг Хүний нөөцийн мэргэжилтэн цагдаагийн ахлах дэслэгч Эрдэнэ Цэцэг, 3-р байрыг мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Цэрэн Давтнаар эзэлсэн юм а. Түүнчлэн тусчуулгын соён гэгэрүүлэх албаны сургалт хариуцсан мэргэжилтэн цагдаагийн ахлах дэслэгч Ням Цэцэг, албаагчдад стрессгүй өдөр богино хэмжээний лекцийг уншиж, ахлах мэргэжилтэн цагдаагийн ахлах дэслэгч Дулам Сүрэн, хөгжимчин цагдаагийн ахлагч Мөнх Баярнаар, Монгол улсын урлагийн гавьяц зүтгэлтэн Сэродын хөгжим, төрийн сойрхолт Бавд Оржин шүлэг, бие цагдаад үг зааж, тус газрын албаагч нар идэвхтэй оролцож, хичээнгүйлэн суралцлаа. Аймгийн мөх алдрын талбайд цагдаагийн газрын шилдэг хэсгийн төлөөлөгч тэмцээний нээлтийн ажиллагааг зохион байгуулж, энэ үеэр тус газрын шилдэг албаагч, Эрдэнэ сумдах хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Мөнх Баяр, цагдаа зохицуулагч цагдаагийн ахлагч Алтан Хуйг нарыг алдаршуулж, гэр бүл хамт олонныхон чин сэтгэлийн видео мэдчилгээг дамжуулж, нийт бие бүрэлдэхүүнд орчин үеийн флаш моб бүжгийг заан урлагийн тоглолтоор бэлэг барьлаа. My friends at the table doing shots, looking fast, and then we talk slow. You come over and start up a conversation with just me, and trust me, I'll give it a chance. Now with my hands up in the middle of the jukebox, and they start to dance along. Girl, you know I want your love, but I was made for somebody like me. 조금이 살금 아무도 못서고서 알뜰스는 어디서 당나라가 알뜰시게 내를 잡아가 아프리카가 이대기 아프리카 같이 산적이야 Sejud the same,
Аймгийн эрүүл мэндийн газарт ажилладаг цагдаагийн газрын жижүүрийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Цэрэн Чимдийн гэргий Бүжмаа, эрүүгийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Баасан Хүүгийн гэргий Ган Эрдэнэ, цагдаа зохицуулагч цагдаагийн ахлагч Нэм Баярын гэргий Ариун Туул, мөрдөгч цагдаагийн дэслэгч Эрдэнэ Сүхийн гэргий Баяр Жаргал нар зориулсан талархал ажиллагааг зохион байгуулж, албаагчид тэдний гэр бүл, ажлын хамт олонны сэтгэлд гүн хоногшсон гэгээн дурсамжийг үлдээлээ. Цагдаагийн газрын гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Нансалмаагийн хань зэвсэгт хүчний тэг 16 дугаар бригадын жолооч ахлагч Адягийн ажлын байранд нь зорж очин гэр бүл хүүхэд хамт олонных нь видео мэдчилгээг дамжуулж чуулгын уран бүтээлчдийн тоглолтыг өргөн барьлаа. Түүнчлэн цагдаагийн газрын албаагчдын сурлаг, урлаг спортын амжилтаараа тэргүүлэгч Хүмүүн цогцлбор сургуулийн дунд ангийн 18 сурагч хүүхдийг анги хамт олон багш нарынхан дунд алдаршуулж амжилт хүссэн нь сурагчдын цагдаагийн албаар бахархах хүндлэх сэтгэлийг улам бүр төрүүллээ. Аймгийн цагдаагийн газартай үйл ажиллагаагаа нэгт холбон гэр бүл хүүхэд залуучуудыг гэмт хэрэгт холбогдох хохирогч болохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр үр дүнтэй хамтран ажилладаг аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хамт олонд цагдаагийн газрын удирдлага хамт олонны талархлыг дамжуулж хэсэгчилсэн тоглолтыг хийлээ.
Ахмад ажилтан бэлтгэл хошууч Бурмаа, Даш Дорж, бэлтгэл Ахмад Мягмар сүрэн, бэлтгэл ахлах ахлагч Төмөр Баатар нарт хүндэтгэл үзүүлж, оршин суугаа орон сууцных нь гадна талбайд залуу хойч үеийнхнийхэн талархлыг дэвшүүлж, бэсрэг өдрөлгийг зохиолоо. Төв аймаг дахь цагдаагийн газрын удирдлага хамт олонны зүгээс үргэлж тантай хамтдаа өдөрлөгт өндөр ачаал бүгдэл өгч, ажлын хэсэг байгуулан хариуцлагатай өндөр зохион байгуулалттайгаар төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлсэнийг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Үргэлж тантай хамтдаа соён гэгэрүүлэх өдөрлөг нь албаагчдын ажил албаараа бахархах, урам зоригийг нэмэгдүүлэх, бие биенээ ойлгон хүндэтгэхэд ач холбогдлоо өгсөн үр дүнтэй ажил болсон талаар удирдлагын зүгээс илэрхийлж байлаа. Цагдаагийн сүлд чуулга үргэлж тантай хамтдаа